За сайн байцгаана уу? IT Store дээрээс IT-гаа сайн та бүхэндээ мэдчилж байна. За тэгээд манай видеог байнга үздэг үзэгчид маань анзаарсан байж магадгүй. Миний мэн ба наадсан байгаа. За тэр яг хоо ингээд өнөөдөр та бүхэндээ ямар мэдээллийг төлхөө хүргэх гэж байна вэ гэхээр IT Store-оос манай хэрэглэгч маань ноутбук худалдан авахдаа ямар зүйлүүдээр анхаарч авдаг вэ? Ямар зүйлийг хамгийн чухалчилж авдаг вэ гэдгийг та бүхэндээ хүргэх гэж байна. За ингээд IT Store-ийн хаалгаар орж иж бүх хэрэглэгчид маань ноутбук худалдан авахдаа хамгийн нэгдүгээр өнгө үзэмж гаднах байдлыг харж худалдан авдаг байна. За хоёрдугаарт нь юу вэ гэхээр хурд хүч буюу өөртөө таарсан үзүүлэлт бүхий ноутбукнуудыг худалдан авдаг байна. За гуравдугаарт нь мэдээж мөнгө тийм үү. Энэхүү ноутбук өөртөө таарлах ноутбукны үнээс нь хамаарч худалдан авалтыг хийдэг байх нэ. За тэгэхээр өнөөдөр та бүхэндээ энэхүү гурван хэрэглэгчдийн маань шалгуурын дагуу хамгийн таарч тохирсон 3 модулийг та бүхэндээ санал болгох. Тэр нь юу вэ гэхээр Dell Inspiron 13 инчийн 5391 гэсэн энэхүү загварын ноутбук маань байна. Энэ яадаг вэ гэхээр гаднах үзүүлэлтийн хувьд бол маш гоё lilac буюу хамгийн сүүлд гарсан шинэ өнгөтэй 13 инчийн on the go буюу авч явахад авсаархан ийм үзүүлэлтийн загвар байна. За тэрний дараагийн загвар маань болохоор Inspiron 14 инчийн 5490 гэсэн энэхүү загвар маань байна. Тэгээд авч явахад 14 инчийн буюу авсаархан ч гэсэн үзүүлэлтийн хувьд бас айгүй дэжгүй SSD хардтай өндөр үзүүлэлтийн ноутбук байна. За 3 дахь нь юу вэ гэхээр corridor warriors гэж ярьдаг те on the go ингээд ноутбукийг байнга ингээд төлхөө барьж явдаг ингээд нааш цаашаа холхиж офис дээр ажил хийдэг хүмүүсэдэг. Тэрхүү хүмүүст маань төлхөө зориулсан энэхүү 2-in-1 5491 гэсэн загвар маань байна. Энэ болохоор яадаг вэ гэхээр таблет болж хувирдаг. Одоо та бүхэн ингээд харах юм бол энэхүү ноутбук маань 360 градус хилэгцэн нэрэгдэг байгаа. Тэгээд таблет шиг өөрөө сувчилж барьж яваад тоочтой учраас тоочороо бүх мэдээллүүдийг хийгээд төлхөө барьж явдаг хүмүүс маань энэхүү загварыг маш их сонирхдаг юм аа. За тэгээд энэхүү загваруудыг бид нар яагаад онцолж байна гэхээр 2019 онд Dell-с аль биесээр гаргасан өргөн хэрэглээний буюу хэрэглэгчийн Inspiron загварын маань маш хамгийн сүүлд гарсан сүүлийн үеийн модулууд маань байгаа. За тэгээд үзүүлэлтийн хувьд бол ихэвчлэн i3, i5, i7 гэсэн CPU-нууд байдаг. Гэхдээ манайх бол i5-аас эхлээд оруулж ирж байгаа. За i5 үзүүлэлттэй гэхээр манай хэрэглэгчдийн маань хоёр дахь шалгуур болох хурд хүч гэсэн шалгуурыг бол бүгдийг хангачиж байгаа гэж ойлгож болно. Ягаад тэгэхээр CPU-нээс гадна бус үзүүлэлтүүд нь RAM-ийн хувьд 4 ГБ, 8 ГБ, 16 ГБ гэх мэтчлэн өөрийн сонголтоор худалдаж авах боломжтойгоос гадна бүгд SSD буюу SSD хардтай ярьж байгаа. SSD хард гэдэг маань юу вэ гэхээр хуучны бидний ашигладаг байсан HDD хард бол биш. Одоо Windows 10 буюу Windows үйлдвэрлэлийн системийн ачааллуудад хүртэл маш өндөр хурдны хард ашиглах шаардлагатай болсон байгаа. Тэгэхээр тэрхүү шаардлагыг хангахын тулд бид нар SSD гэдэг хардтай болсон учраас бүгд SSD хардтай загварууд байгаа. 256, 522, 1 TB. Гэх мэтчлэн та таны хэрэглэгчийн хоёр дахь шаардлага буюу хурд хүч гэсэн үзүүлэлтийг бүрэн хангаж байгаа юм 3 загвар маань байна. За 3 дахь буюу үнийн хувьд ч гэсэн маш тааламжтай үнийг бид нар санал болгож байгаа. За ингээд харах юм бол манай ноутбукнуудаар бүх үн маань бичээтэй байна. За тэгээд үүнээс гадна үзүүлэлтээс хамаарат үнэн энэс янз бүрийн нэмэх хасах тийм үнэтэй байгаа учраас та бүх ноутбук худалдан авахдаа ноутбук сонирхохдоо ноутбукны үзүүлэлтүүдтэй танилцахыг хүсэх юм бол IT Store www.itstore.com-ыг зорих шаардлагатай байх нь. За ингээд одоо тэгвэл бүгдээрээ энэхүү ноутбукийг таны шаардлагыг хангалаа, таны шаардлагыг нийцлээ. Та ингээд худалдаж авахар болох юм бол яах ёстой вэ гэхээр та бүхэн онлайнаар лизингээр төлбөрлөж энэхүү ноутбукнуудыг өөрийн гар дээр хөргүүл авах боломжтой байгаа. Тэгэхээр та энэ загварыг сонгочлоо. За ингээд Inspiron 13 инчи 5391 гэдэг загварыг сонгочлоо гэж бодоход манай IT Store CM-ийг зориод энэхүү ноутбукийг хайж үзээд лизингээр худалдаа авах гэсэн цэгс байгаа. Энэхүү лизингээр худалдаа авах цэсийг сонгоод өөрийн мэдээллээ үнэн зөв оруулснаар онлайнаар таны лизингийг ажлын 8 цагийн дотор шийдэж өгөх үйлчилгээ маань байгаа. Тэр нь юу вэ гэхээр та өөрийн мэдээллүүдээ үнэн зөв оруулах юм бол банкны ажилтнууд, зээлийн ажилтнууд таны мэдээллүүдийг судалж үзээд шууд онлайнаар мэйлээр хариу өгөөд таны лизинг шийдэгдчих юм бол шууд өөрийн гар дээр лизингээр худалдан авах боломжтой гэсэн. За тэгээд түүнээс гадна манай хэрэглэгчид маань өөрсдийн биеэр энэ ноутбукнуудыг ирээд
турш үзээд те үзүүлэлт болон өнгө үзэмжийн одоо видеон дээрээс харагдж байгаасаа хэр өөр байна. Өөрийн гараар бариад нүдээр харахыг хүсчихвэл Computerland-ийн урд байрших IT Store цэгийн physical дэлгүүр буюу манай дэлгүүр дээр ирээд энэхүү ноутбукнуудыг өөрийн гараар турч үзэх боломжтойгоос гадна эндээсээ шууд худалдан авалтыг хийх боломжтой учраас IT Store цэгийн зориорой. За ингээд дараагийн IT guy видео орох хүртэл түр баяртай. Ингээд IT Store